Сандруу чи тайлбарлаа. Ер нь бол яг өдөр санхүүжилтийн яг төлөвлөлт хийсэн юм байна. Түрүү хамаад би хэлчихсэн. Ирээдүйд бид нэр яг ашгаа ингийн явж. Тэгэхээр бид нар бүх хүмүүсийн судалгааг авсан. Бүх агентлаг одоо байгаа агентлаг яам там хүмүүс хөөдөлтөд хүмүүсээс орон нутгийн биш бүгднгийнх нь албан шилэг гаргаад авсан байна. Тэгээ энэ дэр хин ажиллах уу ямар одоо өнөртөгтэй байх уу гэдэг юм ийм л нууцлалтай байх хэрэгтэй. Тэгээд тэрийг бид нар за чи яг энэ дэр очих юм. Та доороо 5 одоо удирж ажиллах энэ 5 тэгээд ийм тэдний санхүүж босож ирэх гэдэг ийм нууц талбарууд. Энэ бол хоор орондоо тус тусдаа байна гэсэн. Хотелыг бас авах гэсэн. Хийц бүгд бүх одоо дараа нь танд үзүүлчих задар энэ бүх задар. Энийг бол бид нар танд ойлгохтой юм болчихлоо. Энэ бол гэдэг нэг санхүүжлийн 1 2 3 дахь хэсэг гэж байгаа. Нэгдүгээр хэсэг нь бол нөгөө бүх гişүүдийн татвар хураамж байгаа. Гэхдээ бид нар бол байгууллага дээр бол доотлол нь хэлцээний дараа ахлах мэргэжилт үүсэл. Яснаас мэргэжлүүдийг бол оруулаа. Ахлах мэргэжилтэн хэлцээний дараа тэгээд санхүүгийн хэрэгтэй тэгээд дарга дид дарга гэсэн ийм үндсэн хүмүүсийг үнэлээ. Тэгэл ерөөсөө эртнээс хүмүүсээ байршуулаад бид нар мэдээж бид бүгдийн солино шүү дээ. Тэр мэдээж одоо хүмүүсээ бүгд ажилд болтой болгоно гэсэн юм. Тийм бол эдээс бид нар босгож ойлцох хэд гэж тооцлоо. Ер нь бол нийслэлээс бол нэг 60 тэрбум босгоо. 60 тэрбум босгож байгаа. За одоо хэрэг их газрын дарга гэж байна. Доор нь одоо хэдүүн байна. Чи нэг юутад хаана тоотон. За ингээд одоо тоотон бүгд ингээд задарч гарцсан. Хөө одоо хүмүүс. За жишээ хууль эрх зүй хэлцэх чинь те дарга нь байна те. Ингээд ард нь хэлцээний дарга байна. Ахлах мэргэжлэн гэдэг энэ энтэй бид бас харсан. Бүгдийг ингээд хараад тойргийн систем энэ гурвынхаа ямиг л одоо тий авчин. Тэгэхээр яг бол энэ хүндэл бид бас ганцхан мөнгө хэлээ. Чи энийг л авах шүү те. Одоо яг тийм юм гараад байгаа байхгүй. 12 оны сонгуульд бид хэдэн төгрөг өгсөн. Тэр мөнгө хаашаа орсон юм бэ? Би намын байрны гадаа ирээл тэгээд тэрэнд нэг цөнгөтэй өгөөд оруулсан шүү дээ. одоо хамгийн замбрааг байгаа л намзах байх шүү.